үнэхээр түнхний мултрал уу, төрөлхийх үү, эсвэл том жижиг урт үлтэй байсан уу гэдгийг бол бид нар бол яг одоо хэлж мэдэхгүй. Учир нь гэвэл отгон сүрэн маань өөрөө бидэнд оншоо хэлж өгөх ёстой, тийм үү? Отгон сүрэнгийн онш миний онш юм бол түнхний төрөлхийн мултрал. Түнхний мултрал. Түнхний мултрал нь няраа хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож байгаа эмгэгүүдийн нэг бөгөөд төрөлхийн болон олдмол гэсэн хоёр янз байдаг. Түнхний мултрал нь үеийг бүрдүүлэгч элементүүд гүйцэд боловсрон хөгжөөгүйгээс үүдэлтэй. Мөн төрөх үеийн ургийн буруу байрлалаас гадна гэмтлийн буюу жирэмсэн эхчүүд биеийн хүчний хүнд ажил хийх, осол гэмтэлд өртөх, сэтгэл санааны дарамтанд байх, их умайн хавдартай байх, ихсийн ус бага байх, жирэмсний эрт ба хожим үеийн хордлогод орох болон удамшлын гэсэн хоёр дахь шалтгаантай байж болно. Хүүхдийн нэг хөл богинохон байх, хөлийн тавхаа гадагш иргсэн байх, түнхний үе сул хөдөлгөөнтэй байх, хөлийн эргэлт хэвийнхээс их байх, гуй болон өгзгөн дээр нэмэлт нуглаас гарсан байх зэрэг нь түнхний мултралын шинж тэмдэг юм. Уг өвчнийг тэгээс 6 сартад буюу айлуулах бага үед нь оншилбол дөрөвч твх хэрэглэн эмчлэхэд үр дүн сайтай. Харин эннээс хойш буюу хожуу оншилбол ихэвчлэн мис заслын аргаар эмчилдэг. Түнхний мултралыг эрт оншилж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой. Тэгэхээр навчин эмчилсэн маань хүүхдтэй тэр тусмаа холбоотой тий энэ түнхний мултрал юунаас болд юм бэ юм чи? Эмчнэр одоо отгон сүрэн ярьсан тий эмчнэрийн буруугаас одоо татаж гаргахтаа ингэсэн гэж тухайн үед тайлбарласан гэсэн. Тийм байж болох боломжтой юм уу? Маш ховор ер нь бараг боломжгүй. Ягаад гэвэл хүүхд чинь нөгөө толгоогоороо төрүүлж байрлсан байгаа шүү дээ. Тэгэхээр толгойн хэсэг төрүүлж гарна. Татхаа хөрвөл толгоогоо татна. Одоо гараар юм уу, их барихын хавчуураар юм уу, вакуумаар юм уу. Тэгэхээс буруу байралтай хөлн төрүүлсэн л биш бол ер нь бол хөл төрүүлэх бол их ховор. Одоо толгой төрүүлсэн байна, өгзөг төрүүлсэн байна, хөл төрүүлсэн байна тийм үү? Дийлэгт яг ийм хөндлөн байрлал бий л дээ. Гэхдээ одоо эхогийн тусламжтайгаар ийм байрлалуудыг бол дандаа засна. Хоёрдугаар нь бол дандаа кесар нөгөө хагалгаа хийж авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм болохоор одоо буруу их барихын буруу тусламж үзүүлээд түнхэн мултарсан ч юм уу тийм юм бол ер нь ойлгоод хэрэггүй. За тэгэхээр юу байж болох вэ гэхэлэр шалтгаан нь маш том жин байдаг. Бид нар яг энийг асуусан том жинтэй төрсөн үү гэд. Өөрөөр хэлбэл эхийн умайд одоо юу гэдгийг 4 кг 500 г ураг, за нэг 7-800 мл литр орчим ургийн ус, за нэг бас нэг 50-60 см орчим хүй, тэгээд нэг бас нэг 7-800 кил дөхүү юу байрлаж байгаа шүү дээ. Ихэс. Тэгэхээр нөгөө багтахгүй бүр ингээд амар ингэж шахацлдаж чихэлтэн. Тэр бол айгүй том одоо эрсдэл хүчин зүйл байдаг. Тэгээ эмчнэр битгий хүүхдийнхаа жинг нэмчих гээдэ гэдэг юм байна. Маш олон шалтгаантай. Тэрний нэг нь энэ түнхний мултралууд байдаг учраас жингээ барихтай нэг жирэмсний хугацаанд 8-аас 10 кг нэмэх, илүү нэмэхгүй. Жирэмслэхээс өмнө хэдий ч нэ туранхай байсан арай илүү жин нэмэх хэрэгтэй. Жирэмслэхээс өмнө хэдий ч нэ илүүдэл жинтэй тарган байсан бүр бараг нэмэх эрх байхгүй. Тэгэхээр ер нь дунджаар бол 8-аас 10 кг нэмнэ. Энийгээ барих юм бол түнхний дутуу хөгжил мултралаас сэргийлэх маш том арга болно. Тийм мэдээж удамшил байдаг бид нар асуусан. Удам байхгүй. За тэгэд заримдаа ямар ч шалтгаан бол тодорхой биш байдаг тийм. Баян мөх хэмжээ энэ эмэгтэй хүс илүү. Зөв эмэгтэй хүүхдүүдийг зөв. Баян мөх хэмжээ энэ түнхний мултралаас болж мис засалт орох асуудал байх уу? Ер нь ховор. Төрөлхийн юм түнхний одоо эмгэгүүдийг ихэвчлэн мис заслын бус буюу консерватив аргаар одоо тэр тусгай тээвэрлэлт, татлаг, сойлт. Тэгээ зарим нь бол татагддгүй. Тэр нөө түрүү бид нар ярьлаа шүү дээ. Энэ одоо төрөлхийн олон янзууд байгаа. Хагас одоо бүтэн юу гэдгийг. Тэгээ 2 наснаас дээш хэрвээ засагдахгүй бол мис заслын эмчилгээний заалт тавьдаж мис заслын аргаар бол тэрийг буцааж байранд нь оруулдаг. Тийм заалттай байгаа. Тэгэхээр энэ бол их ховор байдаг. Тэ? Хэдий ч нэл их тоншлон төдий ч нэ хагалгаа хийхгүйгээр эмчлэх боломжтой. Онцлогоо хэдий ч нэ оройтон төдий ч нэ эмийн бус эмчилгээ үр дүн багасаа явчихна. Тэгэхээр азар манай энэ тохиолдолд бол ерөөсө няраа үед нь оншилцсан. Тийм болохоор хагалгаа юмн дээрээ бол тулаагүй. Тийм. Тэр нь бол юу байхгүй төрсний дараа няраа одоо заавал хийгдэх шинжилгээ, илрүүлэх шинжилгээ гэдэг нь шүү дээ. Тэрэн дээр Монгол улсад няраа түнхний эхог
толгой дараалан хийж байгаа. Энэ нь эрт илрүүлгийн хамгийн чухал одоо хэрэгсэл болж байгаа. Хоёрт тэр нөгөө мэлхий байралд оруулж тэрвэрнэ гэдэг байгаа тийм. Ер нь бол яагаад түнхний дутуу хөгжил болдсон болоо? Мултрна гэдэг чинь одоо дутуу хөгжлөөс өвдөлтэй гэж хэллээ шүү дээ та сая. Ийм байгаа шүү дээ. Одоо бүгд хоньны, гуйны 3 ясыг салгаж ирсэн баг тий. Тэгэхээр дунд чүмэгний толгой гэдэг ийм чүмэгний толгой гэдэг үстэй манайхан тий. Тэгээ нөгөөх нь сүүжний тогоо. Тэгэхээр сүүжний тогоо чи ийм гүн та нар мэдэн ш тоньны гуйн дээр. Тэгээ энэ дотор ингэж юу сууж байгаа штэ дунд чүмэгний толгой. Тэгэхээр хоёр тохиолдлыг бид нар дутуу хөгжил гэж ярина. Нэгэн бол энэ толгой айгүй жижигхэн ийм гоё бөөрийн хий биш те. А нөгөөх нь энэ тогоо ийм гоё одоо хүнхэр биш ийм хавтгай дөх юм да ингэж тэгэнгүүт эн чинь нөгөө амархан мултрын штэ. Ийм юм чинь батуух байна. Одоо хоньны 3 ясыг садлахад бас нэлээд бэрх штэ. Тэгэж бас амар садлахгүй тийм үү. Тэгэхээр нөгөөх чи ийм дутуу хөгжилтэй болохоор амархан ингээд мултар чинь хагас мултрал гэвэл нөгөө сүүжнийхаа ясны энэ тогоондоо нэг иймэрхүү харагдах юм уу та. А бүрэн мултрал гэвэл тогооноос бүрэн гарцсан байна л гэсэн үг. Ээжийн гидсэнд байхад эход энэ онцлогдох уу? Эход харахаар. За ер нь баг болох байх гэхдээ хэцүү баха. Хэцүү юу тий?